198 байгууллага давхцсан тоогоор 26 нэгж талбай дээр санал өгсөн байгаа. За энийг бол бид нар бас өөрчлүүлж авна. Яагаад энийг авж байна гэхээр бид нар хамтарч ажиллах учраас хамтарч ажиллаж байгаа, хөрөнгө оруулах байгаа хувь аж ахуйн нэгжүүдийн саналыг илүү түлхүүртэй тусгаж ажиллана гэдэг тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Яагаад тэгэхээр 158 газрыг зөвхөн нэг байгууллага, нэг төслийн нэгж дангаараа энийг бүтээн байгуулж богино хугацаанд хотыг бий болгох ямар ч боломжгүй. Аль ч улсын түүхэнд. Тэгээ манай барилгын салбар өөрөө энэ дээр сүүлийн жилүүдэд маш хурдтай хөгжиж байгаа. Манай хотуудын том бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Тэгэхээр хувийн хвшлүүдийг бид аль болох төлхөө татаж оролцуулах тийм сонирхлоор хувийн хвшлийн сандуудыг авсан. За магадгүй өнөөдөр 26 багц гэж байгаа нь урдсан байдлаар бид бас 26-г бас задлж ахаад 40-с 50 болох тийм төлөвлөгөө бас гарч магадгүй байна. Энэ ямар учиртай вэ гэхээр зарим талбайнууд нь хэд том, за зарим богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй гэдэг нэг тийм саналуудыг бас өгж байгаа учраас бид бас хэдэд хувааж цааш нь явуулах хаа гэдэг ийм саналыг өгөөд богино хугацаанд 4-5 жилийн дотор бид эндээ төвийг хийнэ. За энийг бид нар жишг болгож хийж чадах юм бол дараагийн хүлээгдэж байгаа газар чөлөөлтөд дахин төлөлтийг ахиж хийх бусад хотуудын жишгийг бид нар эндээс харуулах юм аа гэдгийг би бас энэ дээр зохон хэлье. Нийслэл хот удирдлагууд маань одоо барилгачдынхаа буюу ард түмний санал хүсэлтийг хүлээж авч 2 багц байсан тендерийг ингэж 5 болгож буюу Монгол компаниудыг тэр оролцох боломжтой судалгаан дээр ингэж гаргаж ирсэн тоо буюу нэг 200-аас 250 тэрбум орчинд байхад Монголын компаниуд бас оролцох боломжтой юм байна гэдэг санал хүсэлтэн дээр 7 удаа уулзалт гэж ингэж хүлээж авч шийдвэрлэж байгаа маш их баяртай байна. Монголынхаа барилгачдын өмнөөс түрүү даваадлаа дарааглаа. 60-аас 80 он, 90 он гэхэд одоо Монголын асар том бүтээн байгуулалтууд хотууд босч ирсэн. Энийг одоо бидний аав ээжүүд ах эгч нар эмээ өвгөнөр маань одоо гардан босгож ирсэн. Одоо бол сэлб 20 минутын хот гэдэг бол Монголын барилгачдын салбарын түүхэнд бол бас өсрөнгөө хөгжил авчрах. Энэ том бүтээн байгуулалт, том хот. Тэр энд бас бид оролцсон, Монгол барилгачид оролцсон, монголчуудаа ажилдаа орлоготой болгоё гэдэг ийм одоо санаачлагыг одоо Монголын барилгачдын нэгдсэн холбооны зүгээс гаргаж нийслэлийн удирдлагуудтай уулзаж ингээд зөвшөөрлөлт хүрээд ингээд явж байгаад баяртай. Улаанбаатар хот дотор баригдаж байгаа сэлб 20 минутын хотыг амжилттай хэрэгжүүлж Монгол улсынхаа хөгжил цэцэрлэгт хамтарсан байдлаар доотлолгоо төр хувийн хвшил төрийн бус одоо хамтын одоо бүтээлээр энийг одоо залуучууд, үеийн залуучууд байна лээ тэгээд босгож ирнэ. Эндээ бол одоо төрийн бус байгууллагуудын зүгээс сэтгэлтэй байгаа. Тэгээд Монголын компаниудад бас идэвхтэй оролцоорой, бас чанартай, сэтгэлтэй маш сайн хийгээрэй гэж одоо захий. Тэгээд дахин одоо нийслэлийн удирдлагуудад одоо Монголын барилгачдын одоо санал хүсэлтийг хүлээж авч таатай шийдвэр гаргасан та бүхэнд одоо дахин талархал илэрхийлье. Сэлб дэд төвийн тендерүүд нь томоохон одоо багцуул зарлагдаж 1-2 дугаар тендерт Монголын одоо аж ахуйн нэгж компаниуд оролцож чадаагүй. Тийм учраас энэ оролцоог бид хангахын тулд дахин одоо энэ барилгачдын нэгдсэн холбоо, барилгын төлөө хөгжлийн одоо барилгачдын төлөө хөгжлийн одоо нэгдэл зэрэг одоо төрийн бас байгууллагатай хамтраад энэхүү одоо зүйлийг одоо бид бүхэн бас эсэргүүцээд нийслэл болон улсын их хурл ерөнхийлөгч заатыг холбогдох улсын их хурлын нэр хүнд гишүүд засгийн газар гэдэг олон газруудад санал хүсэлтээ тавьсан. Бидний хувьд энэхүү тендерийг одоо 5 хувааж ингээд яг Монгол компаниуд оролцох боломжоор хангагдсанд бас Монголын барилгачдын өмнөөс бас одоо баяртай байна. За бид бүхэн нийслэлийн төслийн удирдлагын нэгж мөн одоо нийслэлийн засаг даргын орлогч дараахтаа бас хамтран ажиллах санамжчиг гэрээ байгуулж ажилласан. Энэхүү гэрээндээ бид бүхэн тусгасан зүйл нь сэлб дэд төвийн бүтээн байгуулалт энэ мега төслүүдэд үндэсний компаниудыг оролцуулах салбарын энэ худалдаа авах ажиллагаа хууль эрх зүйн орчныг сайжруулах мөн одоо эдгээр гэрээ контрактуудыг хийхдээ олон улсын педикийн гэрээгээр хийхэд энэ дээр бас хамтран ажиллах, барилгын салбарт ажиллах хүчнийг одоо бас нэмэгдүүлэх, энд одоо ажиллах сонирхолтой залуучуудын сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг одоо олон чиглэлээр бас бид бүхэн гэрээ байгуулад ажиллаж байгаа. Энэхүү гэрээний хэрэгжлийг хангахад бид бүхэн бас өнгөрсөн хугацаанд нийтдээ 20 гаруй удаагийн уулзалтыг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулж, ингээд ажиллаад явж байгаа.